Нийслэлд өнөөдрийн байдлаар 37,285 байлаа 213 орон сууц баригдаж байна. Өнгөрсөн саруудад иргэдийн амжиргааны түвшин буурсантай холбоотойгоор орон сууцны үн 0.4% буурсан. Харин энэ сар судлаачдын хийсэн судалгаагаар орон сууцны метр квадратын үн 2,236 мянган төгрөг буюу өмнөх оны мууяас 245 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Дундаж үн бол 2,336 мянган төгрөг байгаа. Яг энийг бол өнгөрсөн 8 сартай харьцуулаад авч үзэх юм бол яг тогтвортой буюу яг өсөлт юм уу бууралт бол ажиглагдаагүй. Харин яг өнгөрсөн оны муу ихтэй харьцуулаад аваад үзэх юм бол ойролцоогоор нэг 12%-аар орон сууцны өссөн байна. Нийтдээ нэг тий 245 орчим мянган төгрөгөөр бол яг өнгөрсөн оны муу ихээс буюу яг 2013 оны 9-р сараас орон сууцны дунд чинь өссөн байна. Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны метр квадратын үн сая 777 мянган төгрөгөөс 2,878 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Харин 1-3 өрөө хуучин орон сууцны тухайд 70-203 сая төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн удирдлын хувьд болохоор хямд үнэтэй орон сууцны төслүүд аягүй их орж ирсэн. Яг энэ удирдлын хувьд болохоор ерөнхийдөө бол орон сууцны яг үнэнд бол төслүүд дээр тус бүр дээр бол нэг айхтар өөрчлөлт ажиглагдсангүй. За хамгийн өндөр өсөлттэй дүүрэг нь бол одоо жишээ нь хаан дүүрэг ч юм уу 1 орчим хувиар өссөн гэдэг юм тогтвортой. Ерөнхийдөө төслүүдийн хувьд бол үнэ нэг хэлбэлцсэнгүй. Одоо хамгийн их хувиар буурсан гэх юм бол налах дүүрэг 4.1 хувиар буурсан. Гэтэ налах дүүргийн хувьд нийтдээ нэг 5-6 орчим төслүүд байдаг учраас яг нийт дүнд үзүүлэх нөлөө бол бага байдаг.